энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр үн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн орд газрын үр өгөөжийн 51-ээс дээш хувийн буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош арах юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлан реализ зэрэг тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнатаар орлуулах олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлцүүлж улсын их хурлд өргөмжлүүлж шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хэлцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас арилваа дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ одоо дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан үржигтэй хөгжүүлэх зарчмыг өргөмжлөж ирсний онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өнөө төрөөс хайгуул хийж нөөцийн тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч ард түмэд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Энэ хэлцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх явдал мэдээж эндээ санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хвшлэл түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа нь сайшаалтай. Хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компаниуд маань бас санаачлагаар авч манлайл үзүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бол бас сайн жишг тогтоож ийнэ гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн Монголиа дахь бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмуулын нөөц ашигласны төлбөр төлж байгаа тэрний хэдэн хувь нэрээдүйн санд хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд одоо энэ хэдийг төлж байгаа тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновац засгийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгөийг бодиттой мэдэрдэг болгоно. За ирээдүйн сангийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой гэсэн ийм ерөнхий төсөөлөлтөй 2030 оноос эрүүл мэнд, боловсрол, орон сууцчлалтад зарцуулж болохоор ийм зохицуулалттай. Гэхдээ энэ мөнгө бол бодиттой хадгалагдаж хоримтлагддаг, баялаг болдог, нэргэлтэнд ордог ийм эдийн засгийн үндсийг бас бид бодлогоор энэ журмуудаар хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд цаашдаа бас бид үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулах, илүү үр өгөөжтэй болох. За энэ хэмжээгээр бас хариуцлагатай уулуурхайг дэмжиж орон нутагт яаж хөгжүүлэх үү? Яаж энэ харилцан үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн төвчлийг бий болгосон ийм харилцааг бий болгоход энэ хандлага маань бас зөв практик туршлага болно гэдэгт итгэж байна. Ингээд хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.